Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бацууга хөвгтэй чимгээ гэдэг 1992 онд Дорнод аймагт төрсөн. Дорнод аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийг 12 дугаар сургуулийг дүүргээд 2010 онд анх шинжлэх ухаан технологийн сургуулийн бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжлэр эсэж ороод 2014 онд болохоор бизнесийн удирдлагын бакалавр зэрэг хамгаалаад төгссөн байгаа. Сургуультаа болохоор суралцах явцдаа болохоор зуны амралтаараа бол байнга цагийн ажил хийдэг байсан. Mobicom-ийн B брендийн реклам сурчлагын ажил, мөн одоо Апу хувьцаат компани одоо шинээр гарсан ундаа жүүсний одоо амтлагаат өдөрлөгт нь одоо зохисдог тиймэрхүү цагийн ажлуудыг бол хийдэг байсан. Тэгээд сургуулаа төгсөөд нэг хувийн одоо худалдааны чиглэлийн компанид ажилд ороод Мартины Бакаар тэгээд түүндээ болохоор анх болохоор кассаар ажил орж байсан. Кассаар ажил ороод нэг сар хүрэхгүй хугацаанд ажиллаад нэрв гэх албан тушаалд очиод одоо нэрвийн ажлыг хийж гүйцэтгэжсэн. Тэгээд тэрнээсээ хойш болохоор нэрвийн ажлыг хийж агаад дахиад тушаал хахаад нэгтлэн болж одоо нэгтлэнгийн ажлыг албыг одоо хашаад нийтдээ 6 жил тухайн компанид ажилласан байдаг. Тэгээд нэрв нэгтлэн тэгээд эрхлэгч хүртэлх албан тушаал хүртлээ ажиллаад 6 жил ажиллаад тэгээд өргөн хүсэл дээр ажилласаа чөлөөлөгдсөн байгаа. Одоогоор бол 2 хүүхдийн ээж. Тэгээд анх болохоор тухайн компанид ажилладаг байхдаа давхар бас орлоготой болъё гэж бодоод жижиг хэмнэг гон сайхны лангуу анх нээжсэн нөхрөө рүү цалингийн зээл ахуулаад одоо болохоор гоо сайхны лангуу маань одоо гоо сайхны дэлгүүр болж өргөжсөн байгаа. Тэгээд 2018 онд тухайн дэлгүүрээ нээж ажиллуулж байсан. Одоогоос нэг 6-7 жилийн өмнө одоо болохоор дархын дэлгүүр дээр байрладаг Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн, арьс ашилгааны бүтээгдэхүүн борлуулдаг байгаа. Доороо болохоор нэг ажилтнтай. Тэгээд одоогоор л гэртээ суудаг ээж 2022 онд болохоор анх ажилласаа гараад Солонгосын виз гараад нөхөртөөгөө Солонгос руу ажил хийхээр явж байсан. Тэгээд Солонгос нэг жил гарan ажиллаад Монголдо эргэж ирээд өөрийнхөө одоо ажиллуулж байсан тэгээд лангуугаа өргөжүүлээд дэлгүүр болгож одоо ажилуулад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Анх болохоор энэ Момед агентлыг болохоор яаж хаанаас сонсон бэ гэхээр Дархан аймгийн нөгөө бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо Дархан аймгийн бизнес эмэгтэйчүүдийн төсөлд хамрагдаад тэгээд уг төслөөр нь болохоор Момед агентлагийн захирал Бадмаа захирал маань ирж анх бид нэр сургалт орж исэн. Тэгээд анх Момед агентлагийн талаар ерөнхийдөө бол судлаад сонсож мэдээд яг иймэрхүү нэг виртуал туслахын агентлагийн одоо сургалт явагдаж байгаа